Тонголоо тамир кинонд гардаг шүү дээ. Хорвоо чи хүний зовлон чадах болоогүй юу гэдэг шиг эрх баригчдаа та нар Монголын ард түмний зовлон чадах болоогүй юу? Өнөөдөр Монголын ард түмэн мөнгө хүлэлтийн аимшигтай буулганд ор зүдэрч байна. Энээс гарч арга зам нь юу вэ гэвэл хүн амын хувь хүний орлогын албан татварыг 1% болгоё гэдэг энэ гарга. Энэ юу гэсэн үг вэ гэвэл нийт хувь хүний орлогын албан татварын 80%-ыг 1 сая хөдөлмөр хийж байгаа хүмүүс төлж байгаа. Энэ жижиг дунд үйлдвэрлэгчдийн бас ачааг нуруунд дээрээс нь авна гэсэн үг. За товчхондоо Монгол оронд 1% болгохлоор төсөв цоорон шүү дээ. Төсвийн одоо бусад зардлыг яах юм бэ гэж. Тендерчингүүдээс энэ уул уурхайн төрийн өмчийн компаниудаас Монгол ардын намынхаа энийг аваач. Нэмж аваач. Жижиг дунд үйлдвэрлэгчид Монгол оронд ажлын байр бий болгодог. Харин уул уурхайн төрийн өмчит компаниуд энэ тендерчингүүд ажлын байр бий болгодоггүй. Хэдхэн хүмүүс баяждаг. Монгол өнөөдөр том баян хүмүүс нь улам баяжиж байна. Жирийн хөдөлмөр хийж байгаа жижиг дунд үйлдвэрлэгчид өнөөдөр аппликейшны зээлэндээ живж байна. Энэ асуудлаас гарц арга зам нь жижиг дунд үйлдвэрлэгчид хувь хүний орлогын албан татварыг 1% болгоод өгөөч л гэдгийг бид хууль санаачилж орууллаа. Энийг дэмжиж өгөөч. Монгол ардын нам уг нь социал-демократ нам. Социал-демократ гэдэг чинь юу гэсэн үг вэ гэвэл жирийн хөдөлмөр хийж байгаа хүмүүс жирийн жижиг дунд үйлдвэрлэгчдийг хамгаална гэсэн үг. Өнөөдөр эднээс төрийн өмчийн компаниуд буюу 47 их найдыг өрөнд орцсон улс төрчдийн тэтгэвртэй гарахад амралтын гадар нь утсан төрийн өмчийн компаниудаас авах хувь хүмүүсээс дээрэмтгүү гэдэг энэ сонголтыг одоо бид ингэж хуулиараа санаачилж байна. Ямар санал өгөхийг та бүхэн харнаа. Монголын ард түмэн дэмжээсэй гэж уриалж байна. Баярлалаа.